3 дахь бодлогын хувьд дараах дүрсүүдийн огтлцлыг аль нь зөв бодсон бэ гэсэн огтлцол гэдэг маань бол бид эдийн хувьд яг тухайн хоёр дүрсийн яг хаана хоёулаа давхцаж байгаа вэ гэдгийг тайлбарлана. Тэгэхээр энэ дээр хоёулынгийнх нь давхцаж байгаа хэсгийг харуулсан нь А хариулт зөв байх нэ. 4-р бодлогын хувьд тэгш өнцгтүүд энэ тодорхой хэсгүүдэд хувааж ботсон байна. За нийтдээ энэ А дээр нь бол 12 хэсгийн 6-ыг нь ботсон байна. За энэ хэсгээр болохоор 12 хэсгийн 7-ыг нь ботсон байна. Энд болохоор 12 хэсгийн 5-ыг ботсон. Энд 12 хэсгийн 8-ыг ботсон. Энд болохоор 9 хэсгийн 5-ыг ботсон. Аль тэгш өнцгтийн будагдсан хэсэг нь энэ 10-ын батрааг хамгийн сайн илэрхийлж чадах вэ гэсэн. Тэгэхээр бид нар одоо энийг хооронд нь хуваагаад үзэн гэсэн. 6-г 12-т байх юм бол энэ 0.5 гарна. Тэгэхээр А биш байх нь. За 7-г 12-т хуваах юм бол 10-ын батар хаваагыг 583 гарч ирж байна. Тэгэхээр бидний боломжит хариулт Б хариулт байх нэ гэсэн.